Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа, Завхан аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсэн, Монгол улсын засгийн газрын 2012 оны 32 дугаар тогтоолоор зохион байгуулагдаж, захиргаа хяналтын алба, нийгмийн халамж, хүн амын хөгжлийн алба гэсэн хоёр албатай цомдод халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 54 орон тоотой үйл ажиллагаагаа эрхэлж байна. Манай алсын хараа ахмадуудан хүндэтгсэн залуучууд гэр бүлийн хөгжлийг дэмжсэн, хүүхдэд тэтгсэн нийгмийн халамжийн үйл ажиллагаагаар иргэдийнхэн амьдралын сайн сайхныг бий болгоно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилттой бүлгийн хүрээг зөв оновчтой тодорхойлж, тэдэнд чиглэгдсэн нийгмийн халамжийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх нь бидний эрхэм зорилго юм а. 2012-оос 2015 онд манай салбарын хувьд нэлээд том ололт амжилттай, хөрөнгө оруулалттай, материалын базаа бэхжүүлсэн, хүмүүсээ хөгжүүлсэн, зорилт бүлэг рүүгээ хандсан томоохон амжилт бүтээл ажлын ийм эрмэн жилүүд байлаа. Энэ хугацаанд хүмүүс рүүгээ ялангуяа хадамжийнхаа нийгмийн ажилтнуудын мэргэжлийг дэвшлүүлэх, мэдлэг боловсролыг дэвшүүлэх, чадахжуулах тал дээр манай салбар онцгойлон анхаарсан. Бүх зорилттой бүлгийнхаа дунд улсын хэмжээний болоод аймагуудад чуулгануудыг зохион байгуулсан, ахмадын чуулган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган, эмэгтэйчүүдийн чуулган гэх мэт. За энэ чуулганы үр дүн юу байв гэхээр тухайн тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх, эргэцэн орчинд нь өөрчлөлт оруулах энэ асуудлуудыг бол ээж дагаа шийдсэн. 2013 оны 12 сард хийгдсэн улс даяараа хийгдсэн Монгол Улсын засгийн газрын 269 дахь тогтоолоор өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгаа хийгдсэн. Энэ судалгааны үр дүн юу байв гэхээр зөвхөн манай аймгийн хувьд гэхэд энэ өрхийн мэдээллийн санд 17445 өрхийн мэдээлэл багтсан байна. За үүнийг бид нар олон зүйлд ашиглаж байна. Тухайлах юм бол хүүхдийн мөнгө олгоход энэ мэдээллийн санд бүртгэлтэй байгаа. Надад 18 насны хүүхдүүдэд олгож байна. Зорилттой бүлгийн иргэдэд тодорхойлж тэдэнд таламжийн дэмжлэг тусалцаа үзүүлэхэд 1-5 дугаар бүлэгт хамрагдсан өрхүүдийг авч байна. За мөн хүнс тэжээлийн дэмжлэг тусалцаанд 1-2 дугаар бүлгүүдийн өрхийг хамруулж байна гэх мэт энэ мэдээлэл маань буцаад амьдрал дээр ийм чухал ажил бүгдэл өгж мэдээллийн сангаа хэрэглэж байна. За 2015 онд бид нар тавьшуулсан зорилтуудаа манай хэлтээс бол амжилттай хэрэгжүүлж бас салбартаа ажиллаараа бүстэй 2 дугаар байранд шалгарсан. За ингээд энэ амжилтаа баттгаж бид нар 2016 онд бүстэй болон салбартаа тэргүүлэх зорилго тавьж ажиллаж байна. Бид үйл ажиллагаанд нийгмийн халамжийн багц хууль, тэдгээрийг дагалдан гарсан журмууд, бусад холбогдох хууль тогтоомжуудыг баримтлан ажиллаж байна. Оны эхэнд өмнө онд дутуу гүйцэтгэгдсэн буюу хангалтгүй гэж үзсэн ажлуудаа бүрэн гүйцэтгэх гүйцэтгэлийн төлөвлөгөө, гарч болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой эрсдлийн төлөвлөгөө гарган ажилласнаар тавьсан зорилгоо бүрэн гүйцэд биелүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүллээ. Зорилготой хүрэхин тулд жил бүр 6-аас 8 зорилтуудыг дэвшүүлэн ажилласан нь төлөвлөсөн асуудлаа үр дүнтэй бүрэн гүйцэтгэх, нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргатай болон аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэй амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж 2013 оноос хойш үр дүнгийн гэрээний биелэлт тогтмол 90-с дээш хувьтай дүгнэгдэн 2015 оны ажлаараа бүстэй 2 дугаар байр тэргүүлсэн амжилттай байна. Халамжийн сангаас 2012 онд 19508 иргэнд 7.2 тэрбум төгрөг, 2014 онд 19753 иргэнд 6.7 тэрбум төгрөг, 2015 онд
22746 иргэнд 7.5 тэрбум төгрөгийг тус зарцуулсан байна. Халамжийн тэтгэвэр авагчдын тоог 2012 онтой харьцуулахад 800 хүнээр зарцуулсан хөрөнгийн хэмжээ 272 сая төгрөгөөр буурсан нь ажилсан жил нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж халамжаас тэтгэвэр авагч иргэд нийгмийн даатгалын байгууллагад шилжсэнтэй холбоотой юм. Харин Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжид 2013 онд 3048 Ахмад хамрагдаж 534.4 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2015 онд 4432 Ахмад хамрагдаж 743.8 сая төгрөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжид 2013 онд 1639 иргэн хамрагдаж 256.4 сая төгрөгийн 2015 онд 2453 иргэн хамрагдаж 330.5 сая төгрөгийн хөнгөлөлтийг тус эзэлсэн нь хөнгөлөлт тусламжийн талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл өссөн халамжийн үйлчилгээ нэгж дээрээ хүрч үйлчилж байгаатай холбоотой. Монгол Улсын засгийн газрын 2014 оны 16 дугаар тогтоолоор халамжийн тэтгэврийн хэмжээг 115 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээг 52800 төгрөг, 2015 оны 53 дугаар тогтоолоор халамжийн тэтгэврийн хэмжээг 126500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээг 58 мянган төгрөг болгож тус нэмэгдүүлсэнийг 2012 онтой харьцуулахад тэтгэврийн хэмжээ 22%-аар, асаргааны тэтгэмжийн хэмжээ 20.8%-аар тус өссөн байна. 2012-оос 2015 онд олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээнд нийт 2013 иргэн хамрагдаж 339.2 сая төгрөг зарцуулсан байна. Халамжийн сангийн төсөвт эзлэх олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээ төрийн өмнөөс бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх саналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанаар жил бүр оруулж хэлэлцүүлснээр олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээний 2016 онд батлагдсан зардлыг 2012 онтой харьцуулахад 4.4 дахин, төрийн өмнөөс бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 1.7 дахин өссөн байна. Олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээний төсөв нэмэгдснээр төсөл хөтөлбөр бусад үйлчилгээнд хамрагдах зорилттой бүлгийн иргэдийн тоо өсч тэдний амжиргааны төвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үр дүнгээ өгч байгаа юм. 2013 оны 12 дугаар сард Монгол Улсын засгийн газрын 269 дугаар тогтоолоор өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг орон даяар зохион байгуулж, аймгийн хэмжээнд багийн ахлагч 31, шивгч 12, тоологч 118, жолооч 65, хөтөч 114 ажилтан өрх бүрт зочлон судалгаа хийснээр нийт 17445 өрхийн мэдээлэл бүхий өрхийн мэдээллийн нэгдсэн сантай болоод байна. Мэдээллийн санд бүртгэгдсэн өрхүүдийг амжиргааны төвшнөөр 20 бүлэгт хуваан авч үзсэн бөгөөд 1-5 дугаар төвшний хамгийн бага хэрэглээтэй өрх 2058 буюу 11%, эрсдэлд өртгөд ойр буюу 5-аас 6 дугаар төвшний өрх 1278 буюу 7%, 7-оос 9 дугаар төвшний дундаж болон түүнээс дээш хэрэглээтэй өрх 2666 буюу 15%, 10-аас 20 дугаар төвшний боломжийн болон өндөр хэрэглээтэй хүн ам 12048 буюу 67%-ийг эзэлж байна. Хүүхдийн мөнгөнд хамрагдаж буй хүүхдүүдийн тоо 2012 онд 23875 байсан бол 2015 оны эцсийн байдлаар 25773 болж жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Өрхийн мэдээллийн санд буй мэдээллийн 10 гол үзүүлэлтийг сум тус бүрээр харуулсан судалгааны самбарыг хэлтсийн нэг цонхны үйлчилгээнд байршуулж иргэдэд мэдээллийг хүргэж байна. Мэдээллийн сангийн 1-5 дугаар түвшний өрхийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг авч байна. Тухайлбал 1-2 дугаар түвшний нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 556 өрхөд сар бүр хүнсний бүтээгдэхүүн олгож, энэ хугацаанд 1726 насанд хүрэгч 1377 хүүхэд нийт 3103 иргэнд 36.7 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг олголоо. Би хүнсний төжээлийн толгойд оролцдог. Тэгээд манай хаан бол дөрүүлээ.
Огтлогоос үнэтэй. Энэ толоонд оролцоо тоош ингээд манайх ингээд амьдралын төвшөнд зайхан гайгүй болсон. Тэгээд нийгмийн халамжийнхандаа баярлалаа. Дэмжиж өгсөнд. Салбарын сайдаас аймгийн засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсны дагуу аймгийн хэмжээнд 2012 онд 340, 2013, 2014 онуудад тус бүр 395, 2015 онд 293 өрхийн амжиргааны төвшин дээшлүүлэх өөрөг хүлээн ажиллаж, жил бүр тодорхой ажил зохиосноор жил бүр тухайн өрхүүдийн 40-с дээш хувийн амжиргаа дээшлэж байна. 2015 оны 3 дугаар сард Ахмадын Сүнсээ аймгийн чуулганыг зохион байгуулж 24 сумын 450 гаруй ахмадууд оролцож санал бодлоон солилцсон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах олон саналууд гаргасныг холбогдох газруудад хөргүүлснээр тэтгэвэр нэмэгдэж хамтарсан тэтгэврийн хууль, эрүүл мэндийн даатгалын хууль, малчтын ажилласан жилийг нэмж тооцох зэрэг зарим асуудлууд хэрэгжих эрх зүйн орчинд бүрдэж эхлээд байна. Тус хэлтсийн дэргэд нэг ээлжиндээ 10 хүн амар цовлуулах хүчин чадалтай ахмадын цовлуул ажилдаг бөгөөд зундаа улаан хаалгын аршааныг түшиглэн жилдээ 200 гаруй ахмад настанг авч үйлчилж байна. Цовлол нь бүтэн биеийн болон хэсгийн барай, бомбо, зөгийн балтай татлага, давсан зам, хөдөлгөөнд дасгал эмчилгээний зэрэгцээ, орчин үеийн багаж тоног төхөөрөмжүүдийг эмчилгээндээ хэрэглэж байна. Халамж үйлчилгээний ялангуяа эмчилгээ, суйлгаа, массажтайхан юм байна. Гаднаас хоолунд авах шаардлагагүй, хоолунд нь хангалттай хүрэлцээтэй. Эмчилгээний тоног төхөөрөмжүүд их орчин үеийн боломжийн ажтайхан юмуд байна. Тэгээд хөгжим манустай эмийн эмчилгээнээс урдаар тэр нөхөн сэргийн засах эмчилгээ маш их чухал байдаг юм байна л. Нийгмийн халамжийн ажилтнуудын үйлчилгээ нэрийн харьцаа бол маш их ээлдэг боловсон сайхан харьцаатай улсууд байна. Би энэ халамжийн сувлал дээрээ 5 хоног гэмчлүүлж, ажил үйлчилгээ сайхан юм байна. Дулаахан хоолундны чанар сайн юм байна. Өндөр наснуудыг бол ингээ амруулж яхад бол зүгээр л сайхан газар юм байна. 2014 онд амжиргааг дэмжих зөвлөлийн аймгийн анх дугаар зөвлөгөөнийг гишүүдийг чадваржуулах, хамтын ажиллагааг сайжруулах зорилгын дор зохион байгуулснаар зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагадах 9.8 сая төгрөгийг халамжийн сангийн жил бүрийн төсөв тусган хэрэгжүүлдэг боллоо. Салбар бүрийн нийгмийн ажилтнуудын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор эмнэлэг, сургууль, халамжийн нийгмийн ажилтнуудыг хамруулсан нийгмийн ажилтнуудын аймгийн анх дугаар зөвлөгөөнийг 2015 онд зохион байгууллаа. Зөвлөгөөний үр дүнд нийгмийн ажилтнууд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулан нийгмийн хөгжлийн хэлтсийн дараагаар батлуулан ажилласнаар нийгмийн ажилтнууд харилцан туршлага солилцох, мэдээллийн хуваалцах, иргэдэд хүрч үйлчлэхэд ач холбогдолтой болж байна. Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж нийт 1423 өрхийн 7616 иргэн хөтөлбөрийн үр шимийг хүртэж 1 тэрбум 679.7 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Хөтөлбөрт 2413 хүүхэд, хөдөлмөрийн насны 885 иргэн, 621 ахмад настан, 3123 хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлээгүй иргэд хамрагдсан байна. Монгол Эдийн засгийн газрын 2012 оны 2 дугаар тогтоолоор өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр маань батлагдаж 2012-оос 2015 оны хугацаанд нийт 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 60-аас дээш хувь нь одоо эзэмшсэн тодорхой мэрэгжилгүй иргэд байсан учраас хөтөлбөр хэрэгжих хугацаанд мэрэгжил олгох сургалтанд 100 орчим сая төгрөг зарцуулж 495 иргэнийг 18 мэрэгчлэр сургаснаас одоогийн байдлаар 240 орчим иргэн одоо эзэмшсэн мэрэгчлэр ажиллаж байна. Сайн үйлсийн аянаар 3 өрхөд шинээр гэр олгож, 3 өрхийн орон байрыг засварлаж, 598 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, онцлогоонд хамруулж, 1062 иргэнд хүнс тэжээлийн тусламж үзүүлж, 854 иргэнийг сургалтанд хамруулж, 2 хүнд өвчтэй хүүхдэд 850 гаруй мянган төгрөгийн эмчилгээний зардлын хандив цуглуулж, саажилттай 16 хүүхдийг 14 хоногийн эмчилгээ сувилгаанд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд хичээлийн хэрэгсэл олгон, харааны бэрхшээлтэй 5 хосыг гоо сайхны үйлчилгээнд хамруулсан зэрэг олон ажлуудыг санаачлан зохион байгуулж ажиллалаа. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас
2014 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласны дагуу хэлтсийн ажилтнуудын гэр бүлийн уулзалт баярыг зохион байгуулж өнөр, бүтээлч, спортлог гэр бүлүүдийн шалгаруулан гэр бүлүүдийн танилцуулга бүхий CD кинотой боллоо. (2014 онд 1 тэрбум 368 сая төгрөгийн өртөг бүхий 15-18 хэмжээтэй 3 давхар халамжийн хэлтсийн барилга буюу иргэдэд үйлчлэх төвийн шинэ байр ашиглалтанд орсон нь тус байгууллага өөрийн шинэ байртай болж буй анхны тохиолдол юм. Энэхүү байр нь 80-аас 100 хүний багтаамжтай иж бүрэн тоноглогдсон сургалтын өрөө, зорилтод бүлгийн иргэдэд зориулсан иргэний танхим, амралт чөлөөт цагаа өнгөрөөх фитнесийн өрөө, иргэдийг хүлээн авч уулзах уулзалтын өрөөнүүд, орчин үеийн архивын стандартад нийцсэн архивын өрөө, 3 машины багтаамж бүхий дулаан гараж зэргээс бүрдсэн нь ажилтнуудын эрүүл ая тухтай ажиллах нөхцөлийг хангаж хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөл зогсохгүй иргэдийн ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байна. 2014 онд машины парк шинжилэл хийгдэж 85.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүх тавилга хэрэгслээ шинжилээд байна. 2015 онд 89.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 23 ширхэг зөөврийн, 7 ширхэг суурин компьютер, 3 үйлдэлт принтерүүд, мэдээллийн урсдаг самбар, хяналтын камерууд, сургалтанд зориулсан суурин болон зөөврийн самбар, проектор, алсын зайн сургалтын тоног төхөөрөмжүүдтэй боллоо. Аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хэлтсийн дэргэдэх ахмадын сувиллыг өргөтгөхөд зориулан орон нутгийн төсвөөс 8 сая төгрөг тусгуулснаар сувиллийн зуны байрыг тус бүр 4 хүн амрах 2 шинэ байраар өргөтгсөн нь зуны улиралдаа 32 хүнийг хүлээн авах боломжтой болж үйлчилгээнийхээ хүртээмжийг дээшлүүллээ. Завхан аймагт 1 тэрбум 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ахмадын болон амьдрах ухааны ордон 2015 онд баригдаж эхэлсэн бөгөөд 2016 онд ашиглалтанд орно. 2016 онд Цэцэн улс сумд 500 сая төгрөгийн өртөг бүхий халамжийн төвийн барилгыг улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулна. Хэлтсийн үйл ажиллагаанд халамж үйлчилгээний мэдээллийн системийн шин дэвшилтэд Voice программыг нэвтрүүлэхээр туршилтыг хийж хэлтсийн 37 мэргэжилтэн сургалтанд хамруулан ажиллалаа. Voice программыг 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн туршилтын хэлбэрээр Home програмтай хамт ашиглаж байна. Voice програм нь Home программыг веб суурьтай болгож өгсөн төдийгүй Home программаас илүү олон цогц үйлчилгээг нэгтгэж тайлан мэдээг багасгаж чадсанараа илүү давуу талтай юм а. Уг програм нь 2016 оны 4-р сараас ашиглагдаж эхэлнэ. Програм ашиглалтанд орсноор иргэдийн давхарлал үгүй болох иргэн, хувь хүн халамжийн ажил салбар дээрээс мэдээллийн шүүлгэх боломжтой болж байгаамаа. Завхан цэг халамж CGM-ийн байгууллагын сайтыг тогтмол ажилуулан сайтад шилэн дансны цэсийг нэмж, мэдээллийг сар бүр тавьж, санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллаж, нийтдээ онцлох 71 мэдээллийг байршуулан баяжуулалт хийн ажиллаж байна. Шилэн дансны хууль хэрэгжсэнтэй холбогдуулан байгууллагын шилэн данс цэсэнд нийтдээ 37 мэдээлэл тавигдсан байна. Иргэдийн санал хүсэлтийг сонсож ажилдаа мөрдөх зорилгоор нэг давхрын иргэдийн ширээнд санал хүсэлтийн дэвтрийг ажилуулж албаны дарга хэлтсийн дарга нар 7 хоног бүр танилцсан иргэдийн бичсэн санал хүсэлт гомдлын мөрөөр ажил зохион байгуулж энэ талаараа иргэддээ хэлэх үг нэртэйгээр хариу бичиж хэвшлээ. Тус хэлтсээс халамжлагч сониныг улиралд халамжийн цаг телевизийн нэвтрүүлгийг 14 хоног тутам иргэдэд хүргэн ажилласнаар халамжийн хуулийн талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл сайжирч үйлчилгээний хүртээмж жил бүр өсөж байна. Халамжийн үйлчилгээг багт хүргэе ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж нийгмийн халамжийн багц хуулийг сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, хуулийн талаар аахаа тэмцээн зохиох зэрэг олон талд арга хэмжээг хүргэж үйлчилснээр зорилтод бүлэгт хүрэх үйлчилгээний хүртээмж нь дээшилж халамжийн байгууллагыг үнэлэх иргэдийн үнэлэмж нэмэгдэж байна.
Тус байгууллага нь 2014 онд Мерсикор олон улсын байгууллага завхан сониноос зарласан ил тод байдлыг хангах уралдаанд төрийн 55 байгууллагаас шалгарч тунгалаг байгууллага өргөмжлөл хүртлээ. Хэлтсийн 2014 оны ажлыг баримтат кино хэлбэрээр хийж аймгийн хөгжимч жүжигийн театрт 2 өдөр 900 гаруй иргэдэд сурталчиллаа. Түүнчлэн тайлангийн дараа хэлтсийн ажилтнуудын хүндэтгэлийн концерт тогоосон нь нийгмийн ажилтны үнэлэмжийг нэмэгдүүлж иргэдийн талархлыг хүлээсэн юм а. Халамжийн сангийн үйл ажиллагаанд хяналтыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлийг арилгах, зөвлөмжүүдийн биелэлтийг тооцож ажилласнаар гарч болох эрсдлийг 2012 онтой харьцуулахад 58%-аар бууруулсан байна. Архивын улсын үзлэгт амжилттай бэлтгэх ажлын хэсгийг хэлтсийн даргын тушаалаар байгуулан ажиллаж 1997-оос 2012 оны 500 гаруй баримтыг ангилан төрөлжүүлж 198 ширхэг архивын баримтыг устгах жагсаалт гарган төрийн архиваар хилэлцүүлж устгах акт гаргуулan 198 баримтыг батлагдсан комиссийн гишүүд бүрэн устгаж 39 баримтыг төрийн архивт хүлээлгэн өгч Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан архив албан хэрэг хөтлөлтийн баруун бүсийн сургалтыг Тус аймагт зохион байгуулсан зэрэг олон ажлыг хийснээр улсын үзлэгээр маш сайн гэсэн үнэлгээг авлаа. Нийгмийн халамжийн сан үйл ажиллагааны санхүүгийн тайланд үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн аудитын газраар аудит хийлгэж 2013-аас 2015 онуудад зөрчилгүй санал дүгнэлт аваад байна. Мерсикор олон улсын байгууллагатай хамтран авилгын эсрэг төлөвлөгөө боловсруулан ажилласан нь аймагт энэ чиглэлийн төлөвлөгөө гаргасан анх дахь агентлаг байв. Байгууллагын хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналтын хуудсыг хөтлөж хэвшлээ. Ингэснээр хурлаас гарч буй шийдвэрүүд эзэнжиж хэрэгжихгүй орхигдох явдлаас сэргийлж байна. Ажилчдыг 5 баг болгон хувааж, багууд ажлаа 10 хоногоор төлөвлөн, бүтээлч ажил, сургалт, ажилтнуудыг хөгжүүлэх зэрэг ажлуудыг тогтмол тусган хэрэгжүүлж, ажлын үр дүнг алим, хэрэм, навч дүрсээр амжилтын модонд ил тодоор байршуулж, оны эцэст тэргүүлсэн багийг шагнаж, урамшуулж ирлээ. Байгууллагын гадна эргэд амрах сандал, ариун цэврийн болон өрөө коридоруудад санамж бичиг, нэг цонхны үйлчилгээний мэргэжилтнүүдийн танилцуулга, байрны өрөөний байрлал, схемийг харуулсан болон халамжийн хуулийг сурталчилсан гарын авлага бүхий самбар зэрэг олон бүтээлч ажлуудыг багууд санаачлан зохион байгуулснаас гадна витаминжуулалтын аян, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, сайн үйлсийн аян зэрэг олон шинэ содон ажлуудыг зохион байгуулж байна. Мэргэжилтэн бүрийн ажлын тайланг хагас бүтэн жилээр сонсож, толгомдож байгаа асуудлыг сонсон, гарах, гарц, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцсон ажиллаж хэвшлээ. 2013-аас 2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр зохион байгуулагдсан нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадваржуулах 1-2 дугаар шатны сургалтанд 39 мэргэжилтэн хамрагдан чадварын гэрчилгээ гардан авлаа. 2014 онд халамжийн салбарын урлаг спортын тэмцээнийг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулж, 1-р шатны буюу баруун бүсийн тэмцээнд тус хэлтсийнхэн бүсдээ тэргүүллээ. 2013-аас 2015 оны хугацаанд хөдөлмөрийн гавьяаны Улаан төвийн одонгоор 1, Алтангадас одонгоор 2, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 12, нийгмийн хамгааллын яамны хүндэт жуух бичгээр 19, нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын хүндэт өргөмжлөлөөр 6 албан хаагч шагнагдсан байна. Мөн 2013 онд мэргэжилтэн хүсэл аймгийн нийгмийн салбарын тэргүүний ажилтнаар шалгарсан бол 2015 онд мэргэжилтэн Туяа жаргал аймгийн тэргүүний ажилтнаар шалгараад байна. Нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл, завхан сүннээс уншигчдын болон аймгийн ард иргэд нэр хүнд бүхий 100 эрхмийн дунд явуулсан санал асуулгаар хэлтсийн дарга ариуна хөхөгчин хонин жилийн аймгийн оны алдартнаар шалгарсан нь ард иргэдээс манай байгууллагын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ юм а. Ийхүү 2013 оноос 2015 онд хийсэн ажлын товч тайланг 2015 онд бүтээсэн өөрсдийн уран бүтээлээрээ нялаалга өргөн өндөрлөё.
иргидээ ариун үдэстэй иген замыг минь алтан цацрагаараа гүйгүүлж мишэнэ нэрэн хүртэл нэрд түгээсэн нийгмийн халамж бидний бахархаа заяа үнийг минь одод тэгсэн захууны халамж миний шүтээ настан борлуудын сэтгэлийн өрөөлн өгдөх замд минь суулж мэлмэрдээ баярсан түмний минь ариун итгээ зорьсон ирээдүйд минь нар болж мишэнэ нэрэн хүртэл нэрд түгээсэн нийгмийн халамж бидний бахархаа заяа үнийг минь одод тэгсэн захууны халамж миний шүтээ түмэнд ховорхон тахохутай халамж нэрлэр гүнийг үргэж хатуу орчдон зөөх хацтай нэрэн хүртэл нэрд түгээсэн нийгмийн халамж бидний бахархаа заяа үнийг минь одод тэгсэн захууны халамж миний шүтээ нэрэн хүртэл нэрд түгээсэн нийгмийн халамж бидний бахархаа заяа үнийг минь одод тэгсэн захууны халамж миний шүтээ захууны халамж бидний шүтээ